Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл маань бол модуль агуулсан тэгштэл тэнцвэрийн дүгнэлт хичээл байна. Суралцсан зорилт маань болохоор модуль агуулсан модуль ax дээр нэмэх b тэнцүү c. Модуль ax дээр нэмэх b тэнцүү cx дээр нэмэх d. Модуль ax дээр нэмэх b тэнцүү модуль cx дээр нэмэх d хэлбэрийн тэгштэл тэнцвэрийн бишиг бодох болно. Жишээ 1. Модуль 2x дээр нэмэх 1 тэнцүү 20-оос асхан 3-ыг үржих модуль 2x дээр нэмэх 1 гэсэн тэгштэлийг өгье. За тэхийн тулд модуль 2x дээр нэмэх 1 асах 3 бага учраас тэнцүүгийн тэмдэг нөгөө талд гарахаар нэмэх болоод 3-ыг үржих модуль 2x дээр нэмэх 1 тэнцүү 20. Төсөөтэй гишүүдийг эмэгдэх юм бол 4-ыг үржих модуль 2x дээр нэмэх 1 тэнцүү 20. Эндээс модуль 2x дээр нэмэх 1 тэнцүү 5 болно. Модуль e bod x тэнцүү a хэлбэрийн тэгштэлийг бодохдоо модулийн дотор байгаа e bod x нь тгээс их байх юм бол e bod x тэнцүү a, e bod x нь тгээс бага байх юм бол хасах e bod x тэнцүү a энэ хоёрын нийлэл байх болно. Энэ дүрмийг ашиглахаар 2x дээр нэмэх нь тгээс их үед 2x дээр нэмэх нь 1 тэнцүү 5, 2x дээр нэмэх нь 1 нь тгээс бага үед асах 2x дээр нэмэх нь 1 нь 5 тэнцүү. За эндээс 2x нь хасах 1-ээс их үед 2x тэнцүү 5-аас асах 1, 2x нь хасах 1-ээс бага үед хасах 2x-ээс асах 1 тэнцүү 5. X нь хасах 2-ны 1-ээс их үед 2x тэнцүү 4, x нь хасах 2-ны 1-ээс бага үед хасах 2x тэнцүү 6, x нь хасах 2-ны 1-ээс их үед x тэнцүү 2, x нь хасах 2-ны 1-ээс бага үед x тэнцүү хасах 3 гэсэн шийдвүүд гарч ийн. За 2 гэдэг шийд маань бол хасах 2-ны 1-ээс их учраас шийд мөн байна. Хасах 3 гэдэг маань бол хасах 2-ны 1-ээс бага учраас шийд мөн байна. Инхээр энэ тэгштэйлийн шийд маань болохоор x тэнцүү хасах 3, x тэнцүү 2 гэсэн хоёр шийд гарч байна. За дараагийн жишээ бодлого маань бол модуль x квадрат дээр нэмэх нь 4x хасах 3 тэнцүү 2 гэсэн тэгштэлийг бодъё. Бодолт маань болохоор x квадрат дээр нэмэх нь 4x-ээс хасах 3 тгээс их байх ёстой. X квадрат дээр нэмэх нь 4x-ээс хасах 3 нь бол нэмэх 2-тай тэнцүү тийм ээ. За тэгвэл модуль дотор байгаа x квадрат дээр нэмэх нь 4x-ээс хасах 3 тгээс бага байх юм бол хасах x квадрат дээр нэмэх нь 4x хасах 3 тэнцүү 2 гэсэн тэгштэйлийн шийдийг бодно гэсэн үг. За нэмэх 2 маань тэнцүүгийн тэмдгийн уртал дээр орох юм бол хасах 2 болоод хасах 3 дээр хасах 2-ыг нэмэхээр x квадрат дээр нэмэх нь 4x хасах 5 тэнцүү тэг болно. Хасах байгаа учраас тэнцүүгийн тэмдэг нөгөө талд гарах юм бол x квадрат нэмэх нь 4x хасах нь 3 за нэмэх нь 2 болно. Тэгэхээр эмэгтэхээр x квадрат нэмэх нь 4x хасах нь 1 тэнцүү тэг болно. За ингээд x квадрат дээр нэмэх нь 4x хасах нь 3-аа бодох юм бол хасах 2-оос хасахын язгуурын дор 6, хасах 2 дээр нэмэх нь язгуурын дор 6 гэсэн тэнцэтгэлж болж байна тийм ээ. За тэгэхээр нэмэх хасах нэмэх болно. Тгээс их буюу тэнцүү гэж байгаа учраас нэмэхийн шийд болохоор эхний тэгштэл маань болохоор хасах хязгааргүйгээс хасах 2 хасах нь язгуурын дор 6 нийтэл хасах 2 дээр нэмэх нь язгуурын дор 6-аас нэмэх хязгааргүй гэсэн завсар дээр x квадрат дээр нэмэх нь 4x хасах нь 5 тэнцүүтэй гэсэн тэгштэлийг бодохоор x1 нь хасах 5-тай тэнцүү, x2 нь нэмэх 1-тэй тэнцүү. Хасах 5 гэдэг маань болохоор хасах хязгааргүйгээс хасах 2 хасах нь язгуурын дор 6 гэсэн завсрын шийд учраас шийд мөн болно. Нэмэх 1 гэдэг маань болохоор хасах 2 дээр нэмэх нь язгуурын дор 6-аас нэмэх хязгааргүй гэсэн завсрын шийд учраас шийд мөн болно. Хоёр дахь тэнцэтгэл биш маань болохоор тгээс бага гэж байгаа учраас хасахыг нь авна. Хасахыг нь авахаар хасах 2-оос хасах язгуурын дор 6, хасах 2 дээр нэмэх нь язгуурын дор 6-гийн хооронд байна гэсэн үг. Тэгэхээр хасах 2-оос хасах язгуурын дор 6-аас хасах 2 дээр нэмэх нь язгуурын дор 6 гэсэн. За энэ дээр бол x квадрат дээр нэмэх нь 4x хасах 1 тэнцүүдэг гэсэн тэгштэлийг бодохоор x1 2 маань болохоор хасах 2 дээр нэмэх хасах язгуурын дор 5 гэсэн шийд гарч байна. За тэгэхээр энэ тэгштэйлийн хасах 2 дээр нэмэх хасах язгуурын дор 5 гэдэг том маань хоёулаа энэ хоёрын хооронд оршиж байна гэсэн. Тэгээд тэгштэл маань бол 4 шийдтэй ахна.
хасах 5, хасах 2 дээр нэмэх хасах хязгаар 3-ын доор 5, нэмэх 1 гэсэн 4 шийдтэй байх нэ. За дараагийн жишээ бодлого 3 маань болохоор давхар модуль байна. Давхар модулыг бодохын тулд эхлээд тэнцвүүгийн тэмдгийн ардтал дээр нэмэх 3-ыг гаргая. За тэгээд нэмэх 3-ыг гаргачих юм бол модуль дотор байгаа тоогоо бүхэлд нь нэг x гэж үзээд мэдээж нэмэх 3-тай тэнцүү. За ингээд хасах хаалт дээрх юм бол бас 3-тай тэнцүү гэсэн хоёр бодлого эмэгдэх юм бол модуль маань нэмэх 1-тэй тэнцүү, модуль хасах 5-тай тэнцүү. Тэгэхээр модулаас дандаа эерэг тоо гардаг учраас хасах 5 нь шийд биш вэ гэсэн. За нэмэх 1-ээ дахиад авъя. Дахиад давхар модуль байгаа учраас нэг бүхэлд нь x гэж задлах юм бол нэмэх 1-тэй тэнцүү хасах хаалтан дотор модуль x-тэй нэмэх 3-аас хасах 1 нь нэмэх 1-тэй тэнцүү гэсэн. Хоёр шийд болно. Эмэгдэх юм бол модуль x-тэй нэмэх 3 2-тай тэнцүү, модуль x-тэй нэмэх 3 тэгтэй тэнцүү гэсэн хоёр тэгштэл гарч байна. Энэ хоёр тэгштэлийг тус бүрт нь бодъё. За тус бүрт нь одоо шийдийн нэгтгэлийг авна гэсэн үг. X-дээр нэмэх 3 тэгээс их байх юм бол нэмэх 2, x-дээр нэмэх 3 тэгээс бага байх юм бол хасах x-дээр нэмэх 3 тэнцүү 2 гэсэн хоёр тэгштлийн шийдийг бодъё. За x-дээр нэмэх 3 тэгээс их үед x-дээр нэмэх 3 тэнцүү нэмэх 2. За эндээс x маань хасах 3-аас их үеийн тэнцүү үед x тэнцүү 2-аас асах 3. x нь хасах 3-аас их үеийн тэнцүү үед x тэнцүү хасах 1 гэсэн шийд гарч байна. За x-дээр нэмэх 3 тэгээс эрс бага үед хасах x-дээр нэмэх 3 тэнцүү 2. Эндээс x хасах 3-аас бага үед хасах x-ээс асах 3 тэнцүү 2. x нь хасах 2-аас бага үед x тэнцүү хасах 5 гэсэн шийд гарч байна. За хасах 1 гэдэг маань бол хасах 3-аас их учраас шийд мөн. Хасах 5 гэдэг маань бол хасах 2-аас бага учраас шийд мөн байна. Одоо 2 дугаар тэгштэлээ бодъё. Мэдээж x-дээр нэмэх 1 нь тэгээс их буюу тэнцүү үед x-дээр нэмэх нь 3 тэнцүү тэг гэсэн тэгштэлийг бодно. X-дээр нэмэх нь 3 нь тэгээс эрс бага үед хасах x-дээр нэмэх нь 3 тэнцүү тэг гэсэн тэгштэлийг бодно гэсэн байна. За ингээд бодохоор x-дээр нэмэх нь 3 тэгээс их буюу тэнцүү үед x тэнцүү 3 гэхээр x нь хасах 3-аас их буюу тэнцүү үед хасах 3 гээд x тэнцүү хасах 3 гэсэн шийд гарч байна. За x-дээр нэмэх нь 3 тэгээс эрс бага үед хасах x-дээр нэмэх нь 3 тэнцүү тэг гээд за эндээс бол мэдээж x тэнцүү хасах 3 гарна гэсэн. За ингээд тэгштэйлийн шийд маань болохоор x тэнцүү хасах 1, x тэнцүү хасах 5, x тэнцүү хасах 3 гэсэн 3 шийд гарч байна. Хасах 5, хасах 3, хасах 1 гэсэн 3 шийдтэй. Дараагийн жишээ 4 маань болохоор 3x дээр нэмэх модуль x квадрат дээр нэмэх нь x тэнцүү 5 гэсэн тэгштэлийг бодъё. Мэдээж модулийн нэмдэг дотор байгаа e бод x маань бол тэгээс их байх юм бол e bx тэнцүү g бод x нэгдэл e бод x нь тэгээс бага байх юм бол хасах e бод x тэнцүү g бод x байна гэсэн. За тэгэхээр x квадрат дээр нэмэх нь x нь тэгээс их байх юм бол 3x дээр нэмэх нь x квадрат нэмэх нь x тэнцүү 5 гэсэн тэгштэлийг бодно. X квадрат дээр нэмэх нь x нь тэгээс эрс бага байх юм бол 3-аас 3x-ээс хасах нь x квадрат дээр нэмэх нь x тэнцүү тэг гэсэн тэгштэлийг бодно. За мэдээж эндээс x-ийг аль юм гаргачвал x-ийг үрчин x дээр нэмэх нь тэгээс ихэн эмэгтэйхээр x квадрат дээр нэмэх нь 4x хасах нь 5 тэнцүү тэг. X-ийг үрчин x дээр нэмэх нь тэгээс эрс бага үед за энэ хаалт нэгээд төсөөтэй гişүүд эмэгтэйхээр x квадратаас хасах нь 2x нэмэх нь 5 тэнцүү тэг гэсэн тэгштэлийг бодно. За энэ x тэнцүү тэг, x тэнцүү хасах 1 гэсэн шийд гарна тийм ээ. Тоон шулуун дээр хасах 1 тгийг тэмдэглээд x квадратын өмнө нэмэх байгаа учраас нэмэх, хасах, нэмэх, хасах, нэмэх. За тэгээс их үед нь нэмэх буюу хасах хязгааргүйгээс хасах 1 тэгээс нэмэх хязгааргүй тэнцүү гэж байгаа учраас орно.
За ингээд хасах хязгааргүйгээс хасах нэг орно, нэг дэл тгээс нэмэх хязгааргүй тэг орно. За энэ дээр тэгштэглээ бодох юм бол x квадрат дээр нэмэх нь 4x хасах нь 5 маань болохоор x1 нь хасах 5, x2 нь нэмэх 1. Хасах 5 гэдэг маань бол хасах хязгааргүйгээс хасах нэг гэсэн завсар дээр орчих учраас шийдмэн. Нэмэх 1 гэдэг маань бол тгээс нэмэх хязгааргүй гэсэн завсар дээр орчих учраас шийд мөн байна. За дараагийнх нь болохоор x-ийг үрчин x дээр нэмэх нэг нь тгээс бага гэж байгаа учраас дунд талынхан буюу хасах нэгээс тгийн хооронд байгаа завсар. За хасах нэгээс тгийн хооронд x квадратаас хасах 2x нэмэх нь 5 тэнцвэртэй гэсэн тэгштэглийг бодохоор дискриминант нь тгээс бага буюу бодит шийдгүй байна. За ингээд тэгштэглэмийн шийдгүй гэхээр эндээс шийд маань болохоор x тэнцүү хасах 5 x тэнцүү 1 гэсэн шийд гарч байна. Жишээ 5. X квадратаас хасах модуль 3x-ээс хасах 3 тэнцүү 2x дээр нэмэх нь 2 гэсэн тэгштэглийг бодъё. Мэдээж модуль энэ дотор байгаа 3x-ээс хасах 3 тгээс их байх юм бол эерэг байх юм бол нэмэхээр бодно тийм ээ. За энэ тгээс их байх юм бол x квадратаас хасах 2x хасах 3 тэнцүү 3x-ээс хасах 3 болно. За 3x-ээс хасах 3 тгээс эрс бага байх юм бол x квадратаас хасах 2x хасах 3 тэнцүү хасах 3x-ээс хасах 3 болно гэсэн. За эндээс 3-ыг хаалтны юмд гарч байгаа x-ээс хасах 1 нь тгээс их үе тэнцүү. За энийг төсөөтэй гишүүдийг эмэгтэйх юм бол x квадратаас хасах 5x тэнцүү тэг. За 3-ыг хаалтны юмд гарч байгаа x-ээс хасах 1 нь тгээс эрс бага үед хаалтны төсөөтэй гишүүдийг эмэгдэх юм бол x квадрат дээр нэмэх нь x хасах 6 тэнцүү тэг гэсэн квадрат тэгштэглийг бодно гэсэн үг. За ингээд квадрат тэгштэглээ бодох юм бол x маань 1-ээс их буюу тэнцүү үед x-ийг хаалтны юмд гаргаж чаар x-ээс хасах 5 тэнцүү тэг болно. x нь 1-ээс эрс бага үед x квадрат дээр нэмэх нь x хасах 6 тэнцүү тэг гэсэн тэгштэглийг бодохоор за x нь 1-ээс их үед x тэнцүү 5 x тэнцүү тэг гэсэн хоёр шийд гарч байна. Тэгэхээр мэдээж 1-ээс их байгаа учраас x тэнцүү нь 5 гэдэг нь шийд болно. За хоёр дахь нь x нь 1-ээс бага үед x тэнцүү хасах 2 x тэнцүү нэмэх 2 гэсэн шийд гарч байна. Мэдээж нэмэх 1-ээс бага гэдэг нь x тэнцүү хасах 3 гэсэн шийд байгаа учраас энэ тэгштэйлийн шийд маань болохоор x тэнцүү хасах 3 x тэнцүү 5 гэсэн хоёр шийд гарч байна. За дараагийн жишээ бодлого маань болохоор x жишээ 6 модуль x квадратаас хасах 6x нэмэх нь 7 тэнцүү модуль 3x-ээс хасах нь 11 гэсэн тэгштэглийг бодъё. Модуль e bod x тэнцүү модуль g od x хэлбэрийн тэгштэглийг бодоход e bod x тэнцүү g od x нэгдэл e bod x тэнцүү хасах g od x гэсэн тэгштэглийг бодох болно. Эндээс x квадратаас хасах 6x нэмэх нь 7 тэнцүү 3x хасах нь 11 x квадратаас хасах 6x нэмэх нь 7 тэнцүү хасах 3x-ээс хасах нь 11 гэсэн энэ хоёр тэгштгэлийн шийдүүдийн нэгдэл маань бол бид нарын тэгштгэлийн шийд болно. За эмэгтэйхээр x квадратаас хасах нь 9x нэмэх нь 18 тэнцүү тэг x квадратаас хасах нь 3x хасах нь 4 тэнцүү тэг гэсэн тэгштэглүүдийг бодно гэсэн үг. За эхний тэгштэглийг бодох юм бол x1 тэнцүү 6 x2 тэнцүү 3. Хоёр дахь тэгштгэлийн бодохоор x1 тэнцүү 4 x2 тэнцүү хасах 3 гэсэн шийдүүд гарч байна. Тэгэхээр энэ тэгштгэл маань бол 4 шийдтэй байх нэ. Хасах 1 3 4 6 гэсэн 4 шийдтэй байна. Жишээ 7. x квадрат дээр нэмэх нь 2 модуль x хасах нь 5 тэнцүү 35 тэнцүү тэг гэсэн тэгштэглийг бодлого. За x квадрат дээр нэмэх нь 2-ыг өрчгөн модуль x-ээс хасах 35 гэсэн тэгштэглийг бодохоор за модуль x-ийн квадрат тэнцүү x квадрат гээд орлуулах хийчих юм бол модуль x-ээ t гिचх юм бол t квадрат дээр нэмэх нь 2t хасах нь 35 тэнцүү t гэсэн тэгштэглийг бодохоор t1 нь хасах 7 t2 нь нэмэх 5. За модуль x тэнцүү хасах 7 модуль x тэнцүү 5 гэсэн тэгштэглүүд болно гэсэн үг. За эндээс модулаас дандаа эерэг тоо гардаг учраас хасах 7 нь шийд биш учраас x1 нь хасах 5 x2 нь нэмэх 5 гэсэн шийд гарч байна. Тэгэхээр энэ тэгштгэлийн шийд маань болохоор хасах 5
нэмэх 5 гэсэн шийдтэй байна. За жишээ 8. 3-аас их буюу тэнцүү модуль 4-өөс асган 3x нь 6-аас эрс бага гэсэн давхар тэнцэтгэл бишийг бодох юм байна. За мэдээч модуль e bod x нь a-гаас их буюу тэнцүү гэсэн тэнцэтгэл бишийг бодоход e bod x нь эерэг байх юм бол e bx нь a-гаас их, за e bod x нь тгээс бага байх юм бол асах e bx нь a-гаас их гэсэн модулын тэнцэтгэл бишийг боддог. За тэгэхээр 3-аас их буюу тэнцүү модуль 4-өөс асган 3x 6-аас эрс бага гэсэн тэнцэтгэл бишийг бодохоор 4-өөс хасган 3x нь тгээс их байх юм бол 3-аас их буюу тэнцүү 4-өөс хасган 3x нь 6-аас бага нэгдэл. За 4-өөс хасган 3x нь тгээс бага байх юм бол 3-аас их буюу тэнцүү хасгах 4-өөс хасган 3x нь 6-аас бага гэсэн тэнцэтгэл бишийг бодно. За ингэхээр 4-өөс хасган 3x нь тгээс их буюу тэнцүү үед за 3 их буюу тэнцүү 4-өөс хасган 3x 6-аас бага гэсэн тэнцэтгэл бишийг бодно. 4-өөс хасган 3x нь тгээс бага байгаа үед за 3 их буюу тэнцүү хасгах хаалтан дотор 4-өөс хасган 3x 6-аас бага гэсэн тэнцэтгэл бишийг бодно гэсэн үг. 3x нь 4-өөс бага буюу тэнцүү үед. За эндээс 4-ийг тэнцэтгэл бишийнхаа хоёр талаас хасчих юм бол 3-аас хасгах нь 4 их буюу тэнцүү хасах 3x их 6-аас хасгах нь 4 болно. За 3x нь 4-өөс эрс их үедээ хасгаар хаалт нэх юм бол 3 их буюу тэнцүү 3x-ээс хасгах нь 4 6-аас бага болно. За ингээд дараагийнхын бодлого хий. X өмнөх тоо 3 туваачих юм бол x маань бол 3-4-өөс бага үед 3-аас хасгах 1 гэхээр за энд хасах 1-ээр үржүүлчих юм бол нэмэх 1 болоод тэнцэтгэл бишийн тэмдэг эсрэгээр эргээд их болно. 3x за энд нэмэх 2 байгаа учраас хасах 2-оос x нь их болно гэсэн тэмдэг эргээд за x нь 3-4-өөс их үед за мэдээж хасах 4-ийг хоёр талаас нь хасаад өччих юм нэмээд өччих юм бол 3 дээр 4-ийг нэмээд 7 их буюу тэнцүү 3x 10-аас бага. 6 дээр 4-ийг нэмээд 10. За ингээд эхнийхийг нь 3-4-өөс бага байдаг тийм ээ. Тэнцэтгэл бишийнхаа хоёр талыг 3 туваах юм бол x маань бол 3-1-ээс бага асах 3-2-оос их болно. За x дээр нэмэх нь 3-4-өөс x нь их байх юм бол хоёр талын 3 туваачаар 3-7-оос их буюу тэнцүү x 3-10-аас бага болно. За ингээд шийдийн зурх юм бол хасах 3-2-оос нэмэх 3-1-ийн хооронд за мэдээж 3-4-өөс бага. За эндээс шийд маань x харьяалагдах нь хасах 3-2-оос нэмэх 3-1 байна. За дараагийнх нь болохоор 3-7-оос 3-10-ийн хооронд. За ингээд 3-4-өөс нэмэх хязгааргүй. Шийд маань бол 3-7-оос 3-10. Энэ тэнцэтгэл бишийн шийд x харьяалагдах нь хасах 3-2-оос нэмэх 3-1 орно нэгдэл 3-7-оос 3-10. 3-7 орно 3-10 орохгүй гэсэн үг байна. За дараагийн жишээ бодлого маань бол бодлого 9 x квадратаас хасах нь 5x их модуль x-ээс хасах нь 6. Модуль e bod x нь g od x хэлбэрийн функцаас их байх юм бол e bod x нь тгээс их байхад e bod x нь g od x-ээс их байна нэгдэл e bod x нь тгээс бага байх юм бол хасах e bod x нь g od x-ээс их байна. За тэгэхээр x квадратаас хасах нь 5x нэмхийн 9 нь модуль x-ээс хасах нь 6-аас бага гэж юм тийм ээ. x-ээс хасах нь 6 тгээс их байх юм бол x квадратаас хасах нь 5x нэмхийн 9 нь их x-ээс хасах нь 6 нэгдэл x-ээс хасах нь 6 нь тгээс бага байх юм бол x квадратаас хасах нь 5x нэмэх нь 9 нь их хасах x-ээс хасах нь 6 байна.
За тэгэхээр x-с хасах нь 6 тэгээс их байх. Их буюу тэнцүү үед x квадратаас хасах нь 5x нэмэх нь 9 их x-с хасах нь 6 x-с хасах нь 6 тэгээс бага үед x квадратаас хасах нь 5x нэмэх нь 9 их хасах x-с хасах нь 6. Эндээс x нь 6-аас их буюу тэнцүү үед эмэгдэх юм бол x квадратаас хасах нь 6x нэмэх нь 15 тэгээс бага байна. X нь 6-аас бага үед x квадратаас хасах нь 4x нэмэх нь 3 нь тэгээс бага байна. За ингээд x маань бол тэгээс их үед 6-аас их үед тийм ээ. Тэгштэглийг бодох юм бол x квадрат маань бол дискриминант нь тэгээс бага болж байна. За f под x нь тэгээс бага, дискриминант нь тэгээс бага байгаа учраас энэ тохиолдолд шийдгүй гэсэн үг. За x нь 6-аас бага үед x тэнцүү 1 x тэнцүү 3 гэсэн хоёр шийд гарч байна. Нэмэх 1 нэмэх 3 маань бол 6-аас бага учраас энэ хоёр маань хоёулаа шийд болж байна гэсэн үг байна. За ингэхээр шийдээ бодох юм бол тэнцэтгэл бишийн шийдийг дүрслэхээр нэмэх 1 нэмэх 3 x квадратын өмнө нэмэх байгаа учраас нэмэх хасах нэмэх тэгээс бага гэж байгаа учраас хасах 1-ээс 3-ын хооронд шийдэн хасах нь байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд 1-ээс 3-ын хооронд байна. За ингээд 6-аас бага гэж байгаа учраас шийд маань бол 1-ээс 3-ын хооронд. За ингээд жишээ 10 модуль x-с хасах нь 1 хасах нь x-ийн квадрат их буюу тэнцүү модуль x-ийн квадратаас хасах нь 3x нэмэх нь 4. Модуль a под x их модуль g под x хэлбэрийн тэнцэтгэл биш байх юм бол хоёр талын квадрат эсрэг дэвшүүлчихээр a квадрат x их g квадрат x эндээс нийлбэр ялбарын үр жуур нь тэгээс их гэсэн тэнцэтгэл бишийг ботход болно. Тэгэхээр бодолт модуль x-с хасах нь 1 хасах нь x-ийн квадрат их буюу тэнцүү модуль x квадратаас хасах нь 3x нэмэх нь 4 гэсэн тэнцэтгэл бишийг ботхоор хоёр талын квадрат зэрэг дэвшүүлчихээр x-с хасах нь 1 хасах нь x квадратын квадрат их буюу тэнцүү x квадратаас хасах нь 3x нэмэх нь 4-ийн квадрат байна гэсэн. За ингээд урагшаа оруулах юм бол квадратуудын хялбарын томьёо тэгээс бага болж байна тийм ээ. За ингээд квадратуудын ялгарын томьёор нийлбэр ялгарын томьёо задлах юм бол x-с хасах нь 1 хасах нь x квадрат хасах нь x квадрат нэмэх нь 3x хасах нь 4 үрчгэн x-с хасах нь 1 хасах нь x-ийн квадрат нэмэх нь x квадрат хасах нь 3x нэмэх нь 4 тэгээс бага. Эмэгдэх юм бол хасах 2x-ийн квадрат нэмэх нь 4x хасах нь 5 үрчгэн хасах 2x дээр нэмэх нь 3 тэгээс бага болно гэсэн үг. За энэ тэнцэтгэл бишийг ботхоор хасах 2x-ийн квадрат нэмэх нь 4x хасах нь 5 тэнцүү тэг хасах 2x дээр нэмэх нь 3 тэнцүү тэг гэж тус бүрийн тэгтэй тэнцүүлээд шийдээ бодно тийм ээ. Тэгэхээр 2x-ийн квадратаас хасах нь 4x нэмэх нь 5 тэнцүү тэг 2x тэнцүү 3. За ингээд дискриминантыг бодох юм бол хасах 24-гээд тэгээс бага болж байна тийм ээ. Тэгэхээр бодит шийдгүй байна гэсэн үг. За тэгэхээр энэ шийдтэй байхын тулд ямар байх ёстой юм гэвэл 2x-ийн квадратаас хасах нь 4x нэмэх нь 5 нь тэгээс эрс их байж ээж. Тэгээс их байх юм бол дискриминант нь тэгээс бага үед хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй гэсэн шийд болдог. За тэгэх юм бол яг үгүй хасах 2x дээр нэмэх нь 3 тэгээс бага. Y тоог сөрөг тоонд үржижээж тэгээс бага болно. За ингээд шийд маань бол x тэнцүү 2-3-аас ямар байх вэ гэвэл бага буюу хасахын шийд болно гэсэн үг. За ингээд шийд x харьяалагдсан хасах хязгааргүйгээс 2-3 гэсэн завсар дээр шийдтэй байх нэ. Өнөөдрийн хичээл анхаарал хандуулсанд баярлалаа.